Монгол Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, залуучуудын олон нийтийн оролцоо идэвхийг дээшлүүлэх, нийгэм улс төрийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Манхан сумын Монгол Ардын намын хорооноос аймгийн Монгол Ардын намын хорооны дэргэдэх нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо, аймгийн Монгол Ардын намын хороо, улсын хурлын гишүүн Бямцогтын ажлын албатай хамтран залуучуудын анх дугаар чуулга уулзалтыг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Анх дугаар чуулга уулзалтын үйл ажиллагаанд аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Дэлгэр сайхан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Монгол Ардын намын хорооны орон тооны бус дэд дарга Пүрэвганд, засаг даргын орлогч Монгол Ардын намын хорооны тэргүүлэгч Жаргал сайхан, Монгол Ардын намын хорооны дэргэдэх нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны тэргүүн Жаргал, улсын хурлын гишүүн Бямцогтын бие төлөөлөгч Мөнх Төш нарын албаны төлөөлөл оролцож баяр хүргэн амжилт хүслээ. За залуу хүн бол дүүрч байх сав биш дүрлзэж байх бамбар гэж сайхан үг өгдөг. Тийм учраас энэ залуучууд маань өөрийнхөө төлөө өөрсдийнхөө сайн сайхны төлөө одоо чуулганаа зохион байгуулж байгаа нь бол одоо үнэхээр сайн хэрэг. Монгол улс бол залуучуудын орн. Тийм учраас 2017 онд залуучуудын хөгжлийг дэмжих одоо шинэ хуультай болсон. Энэ залуучуудын асуудлаар эрх зүйн хувьд одоо тусгайлсан одоо орчин одоо ингэж хэрэгжиж байна гэж ингэж ойлгож болно. За аймаг орон нутгийн хувьд ч гэсэн залуучуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бас нэлээд олон бодлогын шинжтэй арга хэмжээнүүд аваад ажиллаж байгаа. Жишээл 2017 онд залуу малчин хөтөлбөрийг аймгийн иргэдийн хурлаар баталсан байгаа. Заван залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг баталсан. Гэр бүлийн хөгжлийг дэмжих одоо дэд хөтөлбөрийг бол баталсан байгаа. Ингээд 2 жил тутам одоо залуу малчдынхаа чуулганыг зохион байгуулад ингээд ажиллаж байна. За өнөөдөр бол энэ анхудаага энэ одоо анх дугаар чуулга уулзалт гэж маханчууд маань одоо ингэ зохион байгуулж байгаа нь одоо цаг үе олсон юм чухал ажил болж байна гэж ингэж бодож байгаа. Чуулга уулзалтанд тус сумын баг тус бүрийн төлөөлөл болсон 100 залуус оролцсон бөгөөд баг сумынхаа хөгжил цэцэглэлт намын үйл хэрэгт идэвх санаачлаг гарган ажиллаж байгаа шилдэг тэргүүний нэр бүхий залуусыг аймгийн хүндэт тэмдэг, засаг даргын хүндэт өргөмжлөл, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын тэргүүний залуу медаль, Монголын улаан цагламан нийгэмлэгийн нэгүүлсэл медаль, нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны дээд шагнал алтан од медаль, Монгол Ардын намын хүндэт тэмдэг эх орны төлөө медалаар тус шагнаж урамшуулсан юм а. Чуулга уулзалтанд оролцогчид эхний ээлжинд зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн, сумын нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоогоо 13 тэргүүлэгчтэй баталж тэргүүнээр нь баян далайг томиллоо. Үүний дараагаар залуусын өмнө тулгамдж байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцсан юм. Энэхүү үйл ажиллагаанд бол мэдээж их ач холбогдол өгч аймгийн одоо удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ одоо шахав ирж ингэж залуучуудынхаа үзэл бодлыг сонсож байгаа бас их одоо баяртай байна. Тэгээд эндээс нэлээдгүй болон санал гарах бах энийг бас манай бодлогын төвшөнд авч хэрэгэлцээд за аймгийн удирдлагууд цаашлаад улс их орны удирдлагууд маань бас авч хэлдэ залуучуудыгаа бас сайхан дэмжих байхаа гэж бодож байна. Нийгмийн одоо оролцоонд бол маш зөв соёлтой боловсрол оролцох хэрэгтэй. Энэ цаг ялангуяа цахим орчин Facebook, сошиал ертөнцид маш их идэвхтэй соёлтой оролцох хэрэгтэй гэж би боддог залуу хүний үед. Энэ чуулга уулзалтанд улжим багтаа тулгамдж байгаа одоо санхүүгийн асуудал залуучдын холбоонд маш их тулгамдж байгаа асуудал тэр байдаг. Тэр талаар улжим одоо аймгийн залуучдын холбоо, Манхан сумын залуучдын холбоо ингэдтэйгээ зөвлөдөж одоо энэ санал хүсэлтэд тавих зорилгоор ирсэн 18 залуугийн бүрэлдэхүүнтэй ирсэн. Сүүлийн үед шинээр залуучууд их төрөн гарч малчин мал малж байгаа. Энэ залуучуудыг бас туршлага судлуулах, за тэдгээрийг бас хаан үйлдвэр үйлчилгээ хэр зэрэг одоо мал малгай шаардлагаас илүү ашиг шим илүүтэй тэр мал малгааны арга суралцуулах тэдгээрийг бас ийш тийш аваач тэр боломжийн ажлуудыг туршлага судлуулах нь бас ийм зайлшгүй шаардлагатай байгаа баха. Чуулга уулзалтын үеэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганд, засаг даргын орлогч Жаргал сайхан нар засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудын талаар тусгагдсан бодлого шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа хэрхэн оролцох талаар танилцуулж мэдээлэл өглөө. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс нийгэмд залуусын оролцоо сэдвт сургалт хийж улс төрийн лекц сонсголоо. Мөн багийн залуусын дунд спортын тэмцээн уралдаан, караоке дууны тэмцээнийг зохион байгуулсан юм а.